гүнзгий усанд бай. Хэрвээ та амьдралдаа агуу зүйл хийхээр төлөвлөж байгаа бол маш их шүүмжлэл, саад бэрхшээл, асуудлууд хүлээж байгаа гэдгийг санаарай. Ихэнх хүмүүс үүнд л гайхдаг. Тэд яагаад надад ийм зүйл тохиолдож байгаа юм болоо гэж боддог. Яагаад гэвэл та бусдаас өөр зүйл хийж байгаа болохоор, өөрчлөлт хийж байгаа учраас л тэр юм шүү дээ. Та том мөрөөдөлтөө үедээ том бэрхшээлтэй тулна гэдгээ мэдэх хэрэгтэй. Та зүгээр л нэг байдаг л асуудалтай тулгархгүй. Та бол түүх бүтээгч, дэлхийг өөрчлөгч юм. Яагаад энэ хүмүүс намайг ажил дээр миний араар муулдаг юм бэ? Яагаад энэ хүмүүс намайг унгаах гэж оролддог юм бэ гэж боддог байж болох юм. Гэхдээ сонс найз минь, тэд энгийн хүмүүсийн тухай ярьдаггүй юм. Тэд гайхалтай хүмүүсийн талаар л ярьдаг учраас үүнийг магтаал гэж хүлээж ав. Энэ мөнхөд үргэлжлэхгүй. Таныг урагшаа алхах бүрт үргэлж ямар нэгэн томоохон асуудал тулгардаг байж болно. Учир нь та өөрөө том хүн юм. Танд том хувь тавилан байгаа. Хэрвээ та том хүн байгаагүйсэн бол өрсөлдөгч таныг тоохгүй л байх байсан. Таны ирээдүй гайхалтай байгаагүйсэн бол тэр таныг зүгээр л хаях байсан. Та өөрөө гайхалтай хүн учраас танд агуу бэрхшээлүүд тулгарч байгаа. Та гүнзгий усанд байхдаа хизээч өөрийн үнэтэй цагийг бусдад таалагдах гэж, хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх гэж, өөрийн чадахгүй асуудлыг шийдэх гэж дэмий өнгөрөөдөггүй. Би танд нэг зүйлийг хэлье. Хүн болгонд та таалагдахгүй. Хүн болгон таныг ойлгохгүй. Найзууд таньч хүртэл таныг дэмжихгүй байж болно. Таны хамаатан садан танаар тоглоом тохуу хийж болно. Таны хамтран зүтгэгчид танд атаархаж болно. Харин та энэ бүхнийг зүгээр л орхиод урдах замаараа гүйгээрэй. Харин та түүхийг бүтээгч шүү. Та хүн болгонд зэрэг таалагдж чадахгүй. Хэн нэгэн таныг муугар хэлснийг мэдэх үед та би ч бас түнд хариуг нь барих болно хэмээн зүтгэж болно. Хэрвээ таны тэмцэл та болон таны хувь тавилантай хамааралгүй бол энэ бүхэн зүгээр л анхаарлыг тань сарниулах төдий зүйл гэдгийг санаарай. Хэрвээ та өөрийн эрч хүчийг хэн нэгний хэлсэн зүйлд зарцуулж найз руугаа залгаад тэр намайг юу гэж вэ? Тэр намайг юу гэж хэлсэн гэж бодож байна? Гэх мэтээр өнгөрөөх аваас та мөрөөдөлдөө зарцуулах ёстой байсан эрч хүчээ буруу ашиглаж байна гэсэн үг. Танд хэрэггүй тэмцэлд битгий ор. Та гэр бүлдээ гаргах цаг дээрээч сайн сонголттой байх хэрэгтэй. Мэдээж бид гэр бүлийнхнийг хайрлах хэрэгтэй боловч заримыг нь холоос хайрлсан дээр байдаг. Ялангуяа хамаатан саднуудыгаа. Тэдэнтэй жилд нэг удаа уулзаж хайртай гэдгээ хэлж мэндийг нь мэдэж байх хэрэгтэй. Харин та тэдэнтэй өдөржин байх юм бол сөрөг бодолтой өөрт огт хамаагүй тэмцэлд оролцдог нэгэн байх болно. Тиймээс зарим хүнтэй харилцах харилцаагаа хол байлгаж сурах хэрэгтэй. Тэдэнд хүндэтгэлтэй ханд. Гэхдээ та хувь тавилангаа дагаж өөрийнхөө амьдрахад тэдний хүлээн зөвшөөрөл хэрэггүй гэдгийг санаарай. Тэдэнд өөрийгөө хэн гэдгийг батлах гэж гүйхэн усанд битгий ороорой. Таныг тэр хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй байлаа гэд юу гэж? Тэд миний талаар муугар ярьж л байг. Инглигээд би нэг шөнийгч нойргон өнгөрөхгүй. Гүнзгий усанд бай. Таныг үргэлж гүйхэн усанд унгаах гэсэн хүмүүс олон гарч ирэх болно. Таны тухай муугар ярина. Гэсэн ч ийм дэмий зүйлсэд цагаа битгий үрээрэй. Өөрийнхөө замаарлгүй. Ийм хүмүүстэй тэмцэл хийх ч хэрэггүй. Хувь тавилантай нь иймэрхүү хүмүүстэй тэмцэл хийж өөрийгөө сатааруулахад дэндүү хайран байх болно. Миний танд хэлэх гээд байгаа зүйл бол атаархуу хүмүүст битгий анхаарлаа хандуул. Жижигхэн тархитай хүмүүст битгий анхаарлаа хандуул. Таныг доош нь хийх гэсэн хүмүүст битгий анхаарлаа хандуул. Учир нь тэд таны хувь тавиланг удирдахгүй. Та жижигхэн тархитай атаархуу хүмүүстэй тэмцэлтэхэд таны цаг дэндүү үнэтэй. Таны хувь тавилан дэндүү агуу юм. Тиймээс тэдний юу хэлэх гэж байгааг битгий сус. Энэ нь таны дотрыг хордуулж, таны хизэж тэмцэлтий гэж бодоогүй тэмцэл рүү хатхан оруулах болно. Та өнөөдөр том асуудалтай тулж байгаа бол энэ нь надад таныг агуу хувь тавилантай гэдгийг баталж байна. Таны асуудлын хэмжээ, таны ирээдүйн хэмжээг тодорхойлно. Хэн нэгэн таныг доош нь хийж түлхэх үед та битгий санаагаан зовоогоорой. Энэ бүхэнд сэтгэлээр унаж суухын оронд харин таны хувь тавилангийн дараагийн үе рүү орох нэг шат нэмэгдлээ гэж баярлах хэрэгтэй. Бид өөрсдийн ялалтанд ойрхон ирэх тэр үед дайсан бидэн рүү
улам хүчтэй дайрдаг. Та сэтгэлээр унаж, гүйхэн усанд оров. Энэ бүхэн дэндүү удаж байна гэж бодохын оронд харцаа өндөр төргөөд би энэ хол явж ирсэн. Одоо намайг юу ч зогсоож чадахгүй гэрээ. Эмэгчин гөрөөс хээлтэй үед арслан түүнийг дагдаг байна. Түүнийг төрөх дөхмөгц тэрээр довтолдог байна. Учир нь тэр үед гөрөөс эргэж тэмцэж чадхааргүй сул дорой байдаг гэдгийг арслан сайн мэднэ. Тэгээд арслан зөвхөн ээжийг нь ч биш, зулцгийг нь ч бас иддэг байна. Яг л үүнтэй адил та өөрийн гайхалтай мөрөөдлийг тээж түүний биелэлтийг олох тэр мөчид таны дайсан тань руу хүчтэй дайрдаг. Та шинэ үе рүү ороход ойрхон байх тэр үедээ дайсантайгаа тулах бол эдгэрхээс тань өмнө таны урд саад гарах болно. Та өөрийн хувь тавилангийн дараагийн үе рүү орох гэж байх тэр үед гэнэт саад гарч ирвэл та битгий гайхаарай. Энэ бол таны зүрхэнд дэх мөрөөдөл удахгүй биелэх гэж байна гэсэн тохио. Таны эсрэг ярьж байгаа хүмүүсийн яриа, таны өмнө тулгарч байгаа тэр саад бэрхшээлүүд таныг хувь тавилангаас тань салгаж чадахгүй. Таны өмнө одоо том асуудал тулгарсан байгаа бол та өөрийн мөрөөдлийг биелүүлэхэд ойрхон байна гэсэн үг. Та өөрийн мөрөөдлийн үр жимсийг тун удахгүй харах гэж байна гэсэн үг. Та өөрийн мөрөөдлийн хүнтэй ужрах гэж байна гэсэн үг. Тиймээс та энэ бүхэн дэндүү удаан байна гэж гомдлож суулгүйгээр харин би энэ бүхнийг давах болно. Би ялах болно. Би эдгэрлэр бүхий л хэрэггүй асуудлуудыг миний мөрөөдөлд саад хийхийг зөвшөөрөхгүй гэсэн хандлагатай байх ёстой. Магадгүй та маш хэцүү, шудраг бус явдалтай тулгарсан байж болно. Таны хайртай хүн нас барсан. Таны харилцаа бүтээгүй. Эсвэл хүүхэдтэй нь зовоож байж болох юм. Гэхдээ энэ бүх зүйлийн аль нь ч цаг үрсэн дэмий зүйл биш шүү. Бүхий л буруу зүйлс, бүхий л нойргүй хонсон шөнө бүр дотроо ямар нэгэн сайн зүйл агуулж л байдаг. Энэ таныг хүчтэй болгох болно. Энэ таны зан чанарыг төлөвшүүлэх болно. Та өөрийн өнгөрсөн амьдралаар тодорхойлогдохгүй. Харин өнгөрсөн амьдралаараа бэлтгэгддэг. Дахин өөрийн итгэлийг асаах хэрэгтэй. Энэ нь зүгээр л нэг өөдрөг байх гэсэн үг биш юм. Бид өөрсдийн өнгөрсөн амьдралд болж өнгөрсөн зовлон шаналл руу хэтэрхий анхаардаг. Бид үүнийг хизээч өөрчлөгдөхгүй гэж боддог. Бид өөрсдийн ирээдүг өнгөрснөөрөө төлөөлүүлдэг. Хүмүүс би өнгөрсөн жил нэг их цалин аваагүй. Энэ жилч авна гэж бодохгүй л байна. Гэх мэтэр яг л өнгөрсөнд байсан шиг ганцаардал, шаналл, хямрал байх мэтэр ярьдаг. Дайсан өнгөрсөн үеэр таныг айлгаж чадахгүй. Учир нь амьдрал шин зүйлсийг бий болгох гэж байна. Таны зүрхэнд юу болсон тэр бүхнийг амьдрал сайнаар эргүүлэх болно. Та өөрийн ирээдүг ингэж нэрлэх хэрэгтэй. Ивэл, шинчлэлт, өөрчлөлт, ялалт, хангамж. Таны амьдрал одоо хэцүү асуудлаар дүүрэн байж болно. Гэхдээ энэ бүхэн төр зургийнх л байх болно. Энэ бүхэн зөвхөн цаг хугацааны асуудал. Энэ бүхэн ингээд л дуслаа. Надад өөр туслах таньж мэддэг хүн байхгүй гэж битгий хэлээрэй. Та өөрийн ирээдүг бодохдоо баярлдаг байх хэрэгтэй. Учир нь амьдрал гайхалтай зүйлсийг хийх учраас тэр юм. Яагаад энэ бүхэн ийм удаан байгаа юм бэ гэж бодолгүйгээр харин амьдрал тун удахгүй гайхалтай зүйлсээр дүүрэх болно гэж бодох хэрэгтэй. Яг үнэндээ гэвэл би тийм ч авьяаслаг биш. Би тийм ч мундаг биш. Би зүгээр л гүнзгий усанд байж чаддгийг. Би надад хэрэггүй, намайг сатааруулах гэсэн зүйлд хариулдаггүй бөгөөд өөрийн ирээдүг өнгөрснөөрөө нэрлэдэггүй юм. Би өнөөдөр таныг гүнзгий усанд байгаасаа гэж хүсэж байна. Урам хугаралтыг, үл итгэл, зовлон харуулслыг сэгсэрч хай. Таны амьдралын хамгийн сайхан өдрүүд хараахан ирээгүй бөгөөд удахгүй ирнэ гэдэгт итгээрэй. Хэрвээ та үүнд итгэлтэй байж гүнзгий усанд байх аваас би итгэж байна. Өөр ямар ч хүний хааж чадахгүй хаалхыг та нээх бол амьдрал таныг өөрөө очиж хүрч чадахгүй тэр газар руу аваачих болно. Та бүх саад бэрхшээлээ даван туулах болно.